За сайн байцгаана уу. Физикийн тодгуур ойлголтууд хичээлийн 10 дугаар хичээл. За өнөөдрийн сэдэв бол Кирххоффын хуулиуд. За тэгэхээр Германы физикч Густав Роберт Кирххофф гэж эрдэмтэн 19-р зуунд амьдарч байсан. Энэ хүн бол цахилгаан саран зүүн үзэгдлүүдэд бас чухал хэлхээний хувьд бол маш чухал нээлтүүдийг хийсэн хүн байна. За тэгвэл эхлээд бүгдээр энэ хүний нэрийн унших аялгыг бүгдээр ярилцсан. Манай монголчууд орсуудын хэллэгийн аялгаар нүуний Кирххофф гэж. Уг нь бол ГХ үсгийн байрыг сольж уншуулах зохилтой. Герман хэлэндээ бол энэ хүний нэр бол Кирххофф гэдэг хоёр хэсгээс бүтэж байгаа. Тэгэхээр яг герман хүн бол өөрөө уншихдаа бас энийг CH үсгүүдийг иш үсгээр уншина. Кирххофф гэж уншина гэсэн үг. За олон улсад бол энэ хүний нэрийг бол Кирххофф гэж уншдаг. Тэгэхээр Монгол үсгээр бичихтэй бид нэр Кирххофф гэж бичвэл уншихад илүү хэвтэйхэн болох болоо гэж үзэж байна. За ингээд энэ хүн бол цахилгаан хэлхээний хуулиудыг нээсэн. Энэ дотроо бол гүйдлийн болон хүчтлийн хуулиуд байдаг. Тэгэхээр энэ хоёр хуулийг 1845 онд энэ эрдэмтэн маань 21 настайдаа нээж байжээ. Өнөөдөр энэ хүний нээсэн гүйдлийн болон хүчтлийн хуулиуд нь орчин үеийн компьютер симуляцийн хүртэл үндэс нь болж тооцооллыг хийдэг. Бидний сайн мэдэх Produce гэдэг програм дээр хийсэн тооцооллыг энд харуулж байна. Тэгэхээр энэ бүх гүйдэл хүчтлийн утгуудыг бодож гаргадаг аргачлал нь бол үндсэндээ Кирххофф гэдэг эрдэмтний нээсэн хууль дээр үндэслэжээ гэсэн үг. За тэгвэл бүгдээр энэ хуулиудынхаа эхний 1-р хуулийг авч үзье. За цахилгаан хэлхээ байна. Хэлхээнд хэд хэдэн зангилаа цэгүүд бий. За эндээс бол энэ А зангилаа цэгийг бүгдээр авч үзье. Тэгэхээр энэ А зангилаа цэг дээр салаанууд уулзаж байгаа. Цахилгаан хэлхээний салаа гэдэг нь бол энэ элемент бүрийг бол бид нар салаа гэж хэлж болно. Тэгэхээр тухайн элементүүдээр буюу салаагаар гүйж байгаа гүйдлүүд зангилаа цэг дээр ирж уулзахдаа тодорхой дүрмээр явагдана гэсэн үг. Энэ дүрмийг л бид нар Кирххоффын дүрм гэдэг байна. За тэгэхээр цэник хадгалагдах хуулиар тухайн зангилаа цэг рүү гүйдэл орж ирнэ гэдэг нь бол цэник урсан орж ирнэ. Энд бол хоёр гүйдэл урсан орж ирж байна. Нэг гүйдэл урсан гарч байна. Тэгэхээр цэник орж ирээд цэник гараад явлаа гэсэн үг. Хэрвээ урсан орж ирж байгаа цэнигийн хэмжээ урсан гарч байгаа цэнигийн хэмжээнээс зөрчих юм бол цэник хайцсан тодорхойгүй болж эхэлнэ гэсэн үг. Жишээлбэл орж байгаа нь гарч байгаасаа бага байж болох уу. Тэгэхээр гарч байгаа нь их гэдэг чинь хаанаас цэник бий болоод урсаа гараа явчих гэдэг асуудал үүснэ. Хэрвээ гарч байгаа нь бага байх юм бол орж исэн цэнэгүүд хаашаа алга болчих гэдэг асуудал гарах гэдэг шүү дээ. Тийм учраас цэник хадгалагдах хуулиар бол орж байгаа гүйдлүүдийн нийлбэр нь гарч байгаа гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү байх хэрэгтэй байна. Үүнийг Кирххоффын зангилааны дүрм гэж нэрлэдэг байна. За тэгвэл Кирххоффын зангилааны дүрмээс юг томьёолж болох уу гэхээр орж байгаа гүйдлүүдийн нийлбэр гарч байгаа гүйдлүүдийн нийлбэртэйгээ тэнцүү байх хэрэгтэй гэж томьёо бичиж болно. Тэгэхээр эндээс бид нар гарч байгаа гүйдлүүд гэдгийг тэнцүүгийн нэмгийг нөгөө тал руу гаргах юм бол хасах тэмдэгтэй болоод мэдээж тэнцүү зүйлс хасахаар тэгдэ тэнцүү болно гэсэн. За тэгэхээр гарч байгаа гүйдлүүдийг бид нар угаасаа сөрөг тэмдэгтэй байдаг. Чиглэл нь орж байгаа гүйдлээсээ эсрэг гэж үзэх юм бол сөрөг тэмдгийг ашиглах юм бол бүх гүйдлийн нийлбэр тэгдэ тэнцүү байх ёстой гэсэн томьёо болж хувирна гэсэн. За үүнийг бол бид нар Кирххоффын гүйдлийн дүрм гэж нэрлэдэг байна. За тэгвэл ийм чухал дүрмийг бид нар ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр заахдаа Кирххоффын 1-р хууль гэж заадаг. Дугаарлаж тэмдэглэснээр тогтоож авах нь бол бас жоохон ойлгомжгүй байдал төрөж магадгүй. Аль нь нэг нь нүлээ, аль нь хоёр нь нүлээ гэх маргаан дараа нь үүсч болно. Тийм учраас гүйдлийн дүрм, хүчтлийн дүрм гэдэг нэрээр нь тогтоовол илүү хэрэглэхэд эвтэйхэн байх болов уу гэж бодож байна. Кирххоффын хүчтлийн дүрм буюу 2-р хууль. За тэгэхээр өмнөх хэлхэн дээрээ за одоо бол бид нарт энд битүү хүрээ гэдэг ойлголт орж ирнэ. Цахилгаан хэлхээнд ямар нэгэн цэгээс эхэлсэн гүйдэл элементүүдээр дамжаад буцаад анхныхаа тэр цэг дээр хурж ирж байвал үүнийг бид нар хэлхээнд хүрээ гэж хэлж байна. Харин энэ хэлхээний хувьд D цэгээс эхэлсэн гүйдэл А цэгээр дайраад B цэгээр дайраад C цэгээр дайраад ингэж хүрээ үүсгэж болохгүй. Учир нь нэг дүрм бий. Энэ нь бол хүрээн дотор хүрээ байж болохгүй гэж. Тэгэхээр
саяны энэ гадуур хүрээг бид нэр хүрээгээд үзчих юм бол дотор нь 2 хүрээ багтах болчихно. Тэгэхээр хүрээн дотор хүрээ байж болохгүй гэдэг зарчмаар тусад нь дээд цэгээс эхэлсэн бол R1 эсэргүүцэгчээр дамжаад А цэгээр дайраад R3 эсэргүүцэгчээр дамжаад дээд цэг дээр буцаж ирж байгаа нэг хүрээ байж болно. Дээд цэгээс гараад R3-аар дамжаад А цэгийг дайраад B цэгийг дайраад үүс хүрээр дайраад C цэгийг дайраад ингээд R2-ыг дайраад ирж байгаа нэг хүрээ байж болно гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ манай энэ хэлхээ маань 2 хүрээтэй хэлхээ байх нэ. За тэгвэл энэ хүрээнүүдэд энерги хадгалагдах хууль мөн хэрэгжих ёстой. Өөрөөр хэлэх юм бол үүсгүүр энерги өгч байгаа бол хэрэглэгчд нь тэр энергийг авч хэрэглэх ёстой. Тэгэхээр энерги хадгалагдах хууль гэдэг маань бол энерги оргуу хоосноор устдаж алга болохгүй, оргуу хоосноос бий болохгүй. Тэгэхээр үүсгүүрийн үүсгэсэн энерги бүгд хэрэглэгчд дээр хуваагдаж очих ёстой. Тэгэхээр бүх хэрэглэгчдийн энергийг бодоод үзэх юм бол үүсгүүрийн гаргасан энергитэйгээ тэнцүү болох ёстой гэсэн үг байна. Энэ маань эргээд энерги гэдгийгээ цааш нь хөрвүүлээд бодох юм бол үндсэндээ битүү хүрээнд дэх хүчтлүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү болох ёстой буюу үүсгүүрийн хүчтэл нь хэрэглэгчд дээр унж байгаа хүчтлүүдтэй тэнцүү болох ёстой гэсэн үг. За үүнийг бол хүрээний дүрм гэж нэрлэдэг байна. За тэгвэл эндээс бид нар бүх хэрэглэгчд дээр унж байгаа хүчтлүүдийн нийлбэр нь үүсгүүрийнхэн хүчтэлтэй тэнцүү болох ёстой гэж бичиж болно. За үүсгүүрийн хүчтлийг тэнцүүгийн нэмгийн нөгөө талд гаргаад бичвэл хасах тэмдэгтэй болоод тэгтээ тэнцүү гэсэн бичиглэл болно. Тэгэхээр бид нар үүсгүүрийнхэн хүчтлийг ерөөсөө унж байгаа хүчтлүүдээс яг энэ гүйдлэр нь аваад үзэх юм бол сөрөг тэмдэгтэй гарна гэж ойлгодог. Тэгэхээр энэ сөрөг тэмдгээ тооцох юм бол бүгднгийнх нь нийлбэр тэгтээ тэнцүү болно гэж хэлж болох нь шүү дээ. За энийг бол бид нар хүрээндх хүчтлийн нийлбэр тэгтээ тэнцүү байна гэдэг хүчтлийн дүрм гэж нэрлэдэг байна. За мөн энийг бол бид нар ерөнхий боловсролын сургуульд Киркхоффийн 2 дугаар хуулийг заадаг. За одоо бүгдээрээ хэлхээнд тооцоо хийдэг зангилааны аргын тухай авч үзье. За 2 үүсгүүртэй 2 дотоод эсэргүүцэлтэй E1, E2 гэсэн цахилгаан хөдлөгч хүчтэй 2 үүсгүүр R1, R2 гэсэн тэдгээр дотоод эсэргүүцэл за мөн зэрэгцээ холбогдоод чийдэнтэй холбогдчихэ гэсэн. За ингээд энэ хэлхээнд зангилаа зэгүүд дээр хүчтлүүдийг тодорхойлё гэсэн ийм бодлого байж гэж бодъё. Тэгэхээр эхлээд бол бид нар зангилааны арга гэдгийг хэрэглэхээс өмнө хэлхээнд байгаа ямар нэгэн зангилааг сонгож аваад түүнийг бусад бүх зангилаан дээрх потенциалуудыг харьцуулах газар гэж тооцож болно. Тэгэхээр энд 2 үүсгүүрийн хоорондоо холбогдсон хасах туйлтай цэгийг тэг вольт гэж үзээд энд байгаа потенциалыг бид нар тэг гэж үзээд энэтэйгээ бүх юмыг харьцуулж тооцож болно гэсэн. Ерөнхийдөө бид нар бол газар гэдэг ойлголтыг бол тэг вольт потенциалтай байдаг гэж тооцдог байна. За ингээд хэлхээнийхээ зангилаануудыг аваад үзэх юм бол нөгөө талд нь А гэсэн зангилаа байгаа. Энэ А гэсэн зангилаан дээр хүчтлийг олох асуудал юм байна гэсэн бодлого болж хувирна. Өөрөөр хэлэх юм бол энэ тэг потенциалтай цэгтэйгээ харьцангуй А цэг дээр ямар потенциал байна вэ гэдгийг бодож олох ёстой бодлого болж байна гэсэн. За ингээд А зангилаан дээр гүйдлүүдэд тэмдэглэе. За энэ гүйдлүүд хаашаа орсох вэ гэдгийг бид нэр одоохондоо мэдэхгүй учраас чиглэлийг нь таамгаараа тавьчих болно. Энд таамгаараа тавилаа гэд алдаа гарахгүй. Хамгийн сүүлд бодоод гаргасан хариунаасаа гүйдэл үнэхээр бидний зурсан чигт гүйж байж үү, үгүй байж үү гэдгийг олж болно гэсэн. За энийг тухайн үед нь хариугаа гаргахаар бүгдээрээ ярилцъя. За ингээд би 1-р үүсгүүрээс гүйдэл А зангилаа руу орж ирээд 2-р үүсгүүрээс гүйдэл А зангилаа руу орж ирээд А зангилаанаас чийдэн рүү гүйдэл гараад чийдэнг асаасан гэж таамаглаа зурчээ. За ингээд бүгдэнд нь харин зөв дугаар өгөх хэрэгтэй. 1-р үүсгүүрийн гүйдлийг А1 гэж тэмдэглэе, чийдэнгийн гүйдлийг А2 гэж тэмдэглэе, А2-р үүсгүүрийн гүйдлийг А3 гэж тэмдэглэжээ. За тэгвэл одоо энд бид нэр Киркхоффийн гүйдлийн дүрмээр А зангилаан дээр 2-р гүйдэл нь 1 ба 3-р гүйдлийн хэлбэртэй тэнцүү гэж бичиж болно. Зангилаа руу орж байгаа 2 гүйдэл гарч байгаа 1 гүйдэлтэйгээ тэнцүү гэсэн үг. За тэгвэл чийдэнгээр гүйх гүйдэл буюу энэ 2-р гүйдэл маань Омын хуулиар А зангилаан дээр байгаа хүчтэл энэ маань үндсэндээ чийдэн дээр байгаа хүчтэл гэсэн үг. Түлхүүр дээр бол ямар ч хүчтэл потенциалын зөрүү үүсэхгүй.
А зэг дээрх потенциалыг шууд жидэн рүү дамжуулна. Ингээд жидэн дээр байгаа хүчтэл гэдэг бол А зангилаан дээрх хүчтэл түүнийг жидэнгийн эсэргүүцэлд харьцуулах юм бол Омын хуулиар 2 дугаар гүйдэл гарна гэсэн. За ангил 1 дугаар эсэргүүцэгчээр гүйх гүйдлийг тодорхойлъё гэвэл тухайн эсэргүүцэл нь мэдэгдэж байгаа бол түүн дээр унж байгаа хүчтлийг эсэргүүцэлд нь харьцуулж олно. Тэгэхээр энэ 1 дугаар эсэргүүцэлээр унж байгаа хүчтэл гэж юу вэ гэхээр түүний хоёр талд байгаа потенциалын зөрүү гэсэн үг. За тэгэхээр энэ 1 дугаар эсэргүүцлийн оролт талд нь одоо гүйдэл эсэргүүцлэр ингээд дээшээгээ гүйж байгаа гэдэг энэ чиглэлд харж байгаа учраас гүйдэл орж байгаа талд нь Е1 гэдэг потенциал байна. Учир нь энэ үүсгүүр 0 потенциалтай холбогдоод энэ дээрээ Е1 гэдэг цахилгаан хөдлөгч хүчнийхээ потенциалыг гаргасан учраас эсэргүүцлийн гүйдэл орж байгаа талд нь Е1 потенциал байна гэсэн үг. За тэгвэл гарч байгаа тал нь А зангилаатай холбогдсон учраас бидний олохоор ирмэлзэж байгаа үл мэдэгдэх А зангилаан дээр хүчтлийг хасаад R1-д нь хуваажээ. За үүнтэйгээ яг адилхан 2 дугаар эсэргүүцлийн гүйдлийг нь тодорхойлвол I3 гэдэг гүйдэл маань түүний гүйдэл орж байгаа талд байгаа E2 потенциалаас гүйдэл гарч байгаа талын А зэг дээрх потенциалыг хасаад R2-т нь хувааж болгоно. За ингэж бид нар Омын хуулиар бичсэн тэгшдэглүүдээ 3 томьёогоо энэ ихний Кирхоффын гүйдлийн дүрмийнхэн томьёонд орлуулж бичих юм бол жидэнгээр гүйх 2 дугаар гүйдэл энэ нь R1 эсэргүүцэгчээр гүйх 1 дугаар гүйдэл энэ хэсэг нь R2 эсэргүүцэгчээр гүйх 2 дугаар гүйдэл гэж тооцож болох нэ. За ингээд энэ бичсэн дотор маань үндсэндээ R1, R2, 1 дугаар үүсгүүрийн хүчтэл, 2 дугаар үүсгүүрийн хүчтэл гэсэн энэ өгөгдлүүд бүгд мэдэгдэж байвал ганцхан VA гэдэг хүчтэл мэдэгдэхгүй тэгштгэл болж хуурна. Тэгэхээр нэг үл мэдэгдэгчтэй нэг тэгштгэл байна гэдэг маань эцсийн дүндээ биднэрт хариугаа олох боломж өгөгдөжээ гэсэн үг байна. За тэгвэл одоо энэ тэгштэгэлдээ тодорхой жишээ авч үзье. 1 дугаар үүсгүүр 1.5 вольт, 2 дугаар үүсгүүр 1.2 вольт, үүсгүүрүүдийн дотоод эсэргүүцлүүд R1, R2 нь тус бүр 0.6 ом, бидний жидэнгийн дотоод эсэргүүцэл 12 ом байжээ гэж бодъё. За ингээд бүх өгөгдөл байгаа учраас өмнөх тэгштэгэлдээ орлуулж бичих юм бол VA хуваах нь 12 гэдэг энэ 1.5-аас хасах нь VA хуваах нь 0.6, энд 1.2-аас хасах нь VA хуваах нь 0.6 гэж бичигдэнэ. За одоо ингээд энэ тэгштэглийг эмэгтгээд зөвхөн VA-г олох. Энэ талдаа 41 VA, нөгөө талд нь 54 гэсэн тоогоо. За эндээс VA бол тодорхой 54-ийг хуваах нь 41. Ингээд 132 вольт А зэг дээр байгаа юм байна. За тэгэхээр энэ А зэг дээрх потенциал 132 вольт гэдэг нь бол бидний тулгуур болгож авсан газартай харьцангуй хүчтэй юм гэсэн үг. За ингээд бол бид нар үндсэндээ бодлогынхаа гол үндсэн өгөгдлийг олчлоо. Эндээс бол бид нар салаа бүрийн гүйдлийг олж болно. За жидэнгээр гүйх гүйдэл бол 132 вольт хуваах нь 12 ом буюу 111 ампер. За 1 дугаар салааны гүйдэл бол I1 гүйдэл нь хүчтлийг хасна гэдэг 1.5-аас 132-ыг хасаад тэгээд дотоод эсэргүүцэл 0.6 хуваагаад 0.3 ампер. За тэгвэл 3 дугаар гүйдэл буюу 2 дугаар үүсгүүрийн гүйдлийг олох юм бол мөн өмнөхтэй адилхан 1.2-аас 132-ыг хасаад 0.6 хуваахаар хасах 0.2 ампер. За эндээс та сайн анзаараарай. Учир нь 1.2 гэдэг бол 132-оос бага тоо учраас хасах болоод хасах тоо гарчээ гэсэн. Гүйдэл хасах тэмдэгтэй гарна гэдэг нь бидний энэ тэмдэглэсэн I3 гүйдэл бидний заасан чигт биш, энэ заасны эсрэг гүйж байна гэсэн. Үндсэндээ энэ маань юу хэлээд байна вэ гэхээр нөгөө 1.2 вольтын хүчтэл нь бага байгаа үүсгүүр системд гүйдэл өгөх биш, өөрөөр хэлбэл жидэн рүү гүйдэл өгөх биш, өөрөө гүйдэл хэрэглээд байна гэсэн. Үндсэндээ манай 1-р үүсгүүр маань 1.5 вольт гэдэг илүү хүчтэлтэй байгаа учраас жидэн рүү 0.1 ампер гүйдэл, 2-р үүсгүүр рүү 0.2 ампер гүйдэл гүйлгээд нийлбэр нь 0.3 ампер гүйдэл болж байгаа юм байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ энэ дээр нэг юм анхааруулад хэлэхэд бол хоёр өөр хүчтэлтэй зай хураагуурыг
хамтд нь хэрэгжилж болдоггүй гэдэг дүрэн байдаг. Ийм учир нь энэ ах. Нэг нь бага хүчтэй байх юм бол их хүчтэй зайнаасаа энерги сорчдөг гэж хэлж болно. За энэ бол тооцоо хийдэг зангилааны арга юм аа. За тэгвэл хүрээний арга гэсэн зарчим байна. Хүрээний арга гэдэг нь бол хүрээнд дэх гүйдлүүдийг олох ёстой гэсэн. Тэгэхээр хүрээ гэдэг маань бол бид нар түрүүн хэлсэн дотроо хүрээ багтаагаагүй цуваа холбогдоод гүйдэл нь буцаж ирж болох үс битүү хэлхээ байх ёстой гэсэн. Тэгэхээр нэгдүгээр үүсгүүр хоёрдугаар үүсгүүрийн хооронд гүйдэл гүйж болох нэг битүү хэлхээ, хоёрдугаар үүсгүүр чийдингийн хооронд гүйдэл гүйж болох нэг битүү хэлхээ байна. Тэгэхээр энд бол үндсэндээ хоёр хүрээ байгаа юм байна. За ингээд хоёр хүрээгээ тэмдэглээд хоёр хүрээндээ тусбар нэг гүйдэл гүйж байгаа гэж тэмдэглэнэ. За энд бол нэг тогтсон зарчим байдаг. Гүйдлийн чиглэлийг бид нэр хашиж гүйж байгааг сонгож болох боловч нэг сонгосон бол хоёр хүрээнд ижилхэн чиглэлд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цагийн зүүнний дагуу байх уу, цагийн зүүнний эсрэг байх уу гэдгийг тогтоох хэрэгтэй. За би энд цагийн зүүнний дагуу гүйх гүйдлийг сонгоод зурсан байна. Тэгэхээр хоёр хүрээнд яг адилхан цагийн зүүнний дагуу гүнэ гэж тэмдэглэх ёстой. Мөн олон хүрээтэй хэлхээ байх юм бол энэ зарчим алдаж ерөөсөө бол. За Киркхоффын хүчтлийн дүрмээр нэгдүгээр хүрээнд Е1 үүсгүүрээр гүйдэл за энэ цагийн зүүнний дагуу гүйж байгаа гэдгээр авч үзэх юм бол хасах туйлаас нь нэмэх туйл руу гүйдэл гүйж байгаа гэж үзэх нь байна. Мэдээж эцсийн үр дүн бол заавал бинийхтэй адилхан байх албагүй. Гэхдээ ингээд эхнээс нь тооцсон учраас хасахаас нь нэмэх рүү гүйж байгаа гэж үзээд хүчтлийг нь бичихтэй хасах Е1 гэж бичнэ. За тэгэхээр энэ үүсгүүрээр гүйж байгаа гүйдэл нь хасахаас нэмэх рүү орж ирж байгаа гэж үзэж байгаа бол хүчтэл нь хасах Е1 байна. За эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл бол мэдээж гүйдэл орж ирсэн талаасаа нэмэх туйл нь үүсэх учраас энд бол тэмдэгний хувьд бол эргэлзтэй нэгэлзэх юм байхгүй. Доороос дэшигээ гүйж байгаа гүйдлийн хувьд VR1 гэдэг хүчтлийг нэмнэ гэсэн. За дараа нь R2 эсэргүүцэгчээр гүйдэл гүйж байгаа гэж үзвэл VR2 гэдэг хүчтлийг нэмээд түүний дараа E2 үүсгүүрийн хүчтэл орж ирнэ. Одоо бидний гүйдэл E2 үүсгүүрийн нэмэхээс нь хасах руу гүйж байгаа учраас энд нэмэх тэмдэгтэйгээр бичих нэ. За ингээд бүх нийлбэр тэгтээ тэнцүү гэж үзэх нь шүү дээ. За тэгвэл энэ элементүүд дээр унж байгаа хүчтлүүдийг омын хуулиар бичих юм бол нэгдүгээр эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл гэдэг маань нэгдүгээр эсэргүүцлийг түгээр гүйж байгаа гүйдлээр нь үржүүлнэ гэсэн үг. За тэгвэл харин хоёрдугаар эсэргүүцэл дээр сайн анхааралтай анзаарах хэрэгтэй. Бид нар зөвхөн нэгдүгээр хүрээнийхээ гүйдлийн тухай ярьж байгаа боловч энэ үед мөн хоёрдугаар эсэргүүцлэр гүйдэл гүйж байгаа нь хоёрдугаар гүйдэл. Тэгэхээр нэгдүгээр гүйдлээс хоёрдугаар гүйдлийг хасах хэрэгтэй болно. Яг энэ эсэргүүцэл дээр бидний хоёр гүйдлийн чиглэл хоорондоо эсрэг болж харагдаад байна шүү дээ. Энэ нэгдүгээр гүйдэл нь дээрээс доошоо, хоёрдугаар гүйдэл нь доороос дээшээ. За ингээд энд хасаад R2-оор үржүүлэхээр хоёрдугаар эсэргүүцэл дээр хүчтэл тодорхойлогдно гэсэн үг. За ингээд энийг энэ өмнөх тэгшитгэлдээ орлуулж бичвэл хасах Е1 дээр нэмэх нь R1 I1, нэмэх нь R2, халдан дотор I1-ээс хасах нь I2, нэмэх нь E2. За энэ бол үндсэндээ бидний хүрээндх хүчтлийн тэгшитгэл юм аа гэсэн үг. За Киркхоффын хүчтлийн дүрмээр хоёрдугаар хүрээнд авч үзэх юм бол хоёрдугаар хүрээнд маань I2 гүйдлийн тухай бид нар ярьж байгаа. Тэгэхээр I2 гүйдэл маань үүсгүүрийнхээ хасах туйлаас орж ирээд мөн дээшээгээ гүйж байгаа учраас энд хасах E2 гэж бичлээ. За R2 эсэргүүцлэр гүйж байгаа I2 гүйдэл маань мөн нэмэх VR2 гэдэг хүчтлийг бий болгоно. Нэмэх VR2 гэдэг хүчтлийг бий болгоно. Түүн дээр чийдэн дээр унж байгаа VR гэдэг хүчтлийг нэмэх юм бол тэгтээ тэнцүү гэсэн хүчтлийн дүрм бичигдэнэ. За тэгвэл одоо омын хуулиар чийдэн дээр унж байгаа хүчтэл гэдэг маань чийдэнгийн эсэргүүцлийг түгээр гүйж байгаа гүйдлээр нь үржүүлнэ. Хоёрдугаар эсэргүүцэгчдэр унж байгаа хүчтэл гэдэг маань хоёрдугаар эсэргүүцлийг I2-аас хасах нь I1 гэдэг гүйдлийн ялгараар үржүүлнэ. Одоо яагаад энд I2 нь урдаа орсон бэ гэхээр бид нэр хоёрдугаар хүрээнд бодлого бодох гэж байгаа үедээ бол I2-оо ихэнд нь авна гэсэн. Тэгэхээр I2 нь эерэг гүйдэл, түүний эсрэг I1 нь сөрөг гүйдэл болж хоёрдугаар хүрээнд бичигдэнэ гэсэн үг. Энэ зарчмыг хязгаарч орхигдуулж болохгүй. За ингээд мөн гаргаж авсан омын хуулиар гаргаж авсан хүчтлийн утгуудаа өмнөх тэгшитгэлдээ оруулж бичээд хоёр дахь тэгшитгэл гарч ирлээ.
За тэгэхээр энд өмнөхийн адил биднэрт гүйдлээс бусад бүх зүйл мэдэгдэж байвал өөрөөр хэлбэл үс хүрийн хүчлүүд болон энэ тогтмол эсэргүүцлүүд мэдэгдэж байх юм бол зөвхөн үл мэдэгдэх I1 I2 гэсэн хоёр гүйдлийг олж болно. Учир нь биднэрт одоо хоёр тэгштгэл байгаа учраас хоёр үл мэдэгдэгчийг хоёр тэгштэглээр бодох боломжтой гэсэн математикийн зарчим байна. За ингээд хоёр тэгштэглээ энд бичиж. За одоо өмнөх жишээнийхээ мэдэгдэж байгаа утгуудыг тэмдэглэе. Нэгдүгээр үсгүүрийн хүчил 1.5 вольт, хоёрдугаар үсгүүрийн хүчил 1.2 вольт, дотоод эсэргүүцлүүд 0.6 ом, чийдингийн эсэргүүцэл 12 ом. За ингээд энэ тоон утгуудаа тэгштгэлдээ бичиж. Ингээд эмэгтэйгээд тэгштгэл маань ийм хэлбэртэй болсон байна. Дараа нь нэгдүгээр тэгштгэл бол 1.2 I1-ээс хасах 0.6 I2 нь 0.3 вольттай тэнцүү гэдэг энд хоёр хүчтэлийн зөрүү орж ирж байгааг анзаарах хэрэгтэй. За тэгвэл одоо хоёрдугаар тэгштэглээ тоон утгуудыг оруулж бичиж. За түүний дараа энэ тэгштэглээ эмэгтэйгээд тогтмол утгуудын ийш нь тэнцүүгийн тэмдгийн гадна тал руу ялгаад үл мэдэгдэхчүүдээ нэг талд нь оруулж байгаад дахиад хоёр дахь тэгштэглээ зохиож бичнэ гэсэн үг. За одоо ингэж бол биднэрт 1 2 гэсэн хоёр гүйдэл, 1 2 гэсэн хоёр гүйдэлтэй хоёр тэгштгэл бий болсноор энэ систем тэгштэглийг бодож эцсийн хариугаа олох амархан боллоо шүү дээ. Ингээ бодох юм бол нэгдүгээр гүйдэл 0.3 ампер, хоёрдугаар гүйдэл 0.11 ампер гарч байгаа нь өмнөх бидний юм бодож олсонтой таарч байна гэдгийг анзаарах хэрэгтэй. За ингээд бол бид нэр үндсэндээ Зангилааны болон хүрээний анхыг тавчхан тайлбарлалаа. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баярлалаа.